За англи хэлний талаар англи хэлний сургалтын талаар энэ амар баясгаланд хийдээр сургалт хийж байгаа. Тэгээ анган шатанд 5 хүн байна. За эднэр болохоор ихэнтэй дажгүй сайн уншдаг, өсөмсгөө сайн мэддэг болсоо юм. Гэхдээ өсгийн нэг дуудлага зарим англи хэл чинь нөгөө яг бичсэн шигээ уншдаг учраас зарим дуудлагын засварлахтын дасгал хэлэх гэж байгаа. Тэгээд нэг ном уншуулж байгаа 200-аас 500 хүүхдэд тийм доторх шинэ үгийн тоонштой тий 200-аас 500 хүүхдэд хялбар текст уншуулж байгаа. А тэр текстийг сонсголын бас хийлгэнэ. За сүүлийнх нь болохоор нэг 10-аас 20 асуулт бичээд хооронд нэг яриуж дасгал хийлгэх юм уу гэж. Энэ 7 хоногийн хичээлийн хөтөлбөрт бол энэ анхан шатны хүмүүст нэг иймэрхүү юм хийлгэх гэсэн хөтөлбөр байна. За дунд шатных нь гэж байгаа нь болохоор айлцын нэг 4-5 оноотой 5 хүн байна. Duolingo-гаар сая үзсэн чи ер нь нэг тиймэрхүү юм болов уу гэж бодлоо. Тэгээ яг англи хэлний үндсэн текст унших гэхээр бас хэцүү учраас жоохон хялбаршуулсан маягийн. Одоо нэг өгийн баялаг нь 1000 хүүхдэд хүн зориулсан маягийн. Тийм ном уншуулж байна. Энэ болохоор нөгөө Монте Кристо гүн гэдэг. Тэрнийг яг ориг номын биш тэрнийг хялбаршуулад ингээд товчилсан тийм хөлбөрийг Францын зохиолч Александр Дюма хаа тэр номыг уншуулж байна. Тэгээд уншуулгахдаа за нэг 30 минут номоо тусдаа уншаад 15 минут хоорондоо ойлгосон юмнуудаа ярих, шинэ үгнүүдээ бүр ойлгоогүй юмнуудаа багшаас асуух юм журмаар явуулна. За дунд шатных нэг бол аль болох биеийн даалгаад сургахыг бодож байгаа. Тэгээд энэ дундаас дээш шатанд гарчлаар багш бол мэдээж чиглүүлнэ. Гэхдээ гол нь өөрийн хүчин чармайлт хамгийн гол болж ирдэг. Багш хичнээн чармайгаад дундаас дээш оноо одоо дунд ихсэн дунд төвшөнд орохлоор оноо нь баг дээшлэхэд хэцүү болчихдог. Тэгэхээр өөрийн чармайлт, өөрийн авьяас гэдэг юм уу. Тэр бол их чухал болж ирнэ. За тэгээд энэ анхан шатанд 5 хүн, дунд шатанд 5 хүн байгаа. Тэгэхээр 5-5-аар нь групп болгоод ингээд нэг өрөөнд дотор суулгаж байгаа. Энэ өрөөнд суулгаж байгаа л да. Тэгээ яг хав тэр 5 хүн маань групп дотроо ажиллана, бие дааж ажиллана гэсэн тэр цагийн 2 хуваагаад байна шүү дээ. Бүх юм групп байвал бас болохгүй. Энэ хэл сурна ер нь ямар нэг юм сурна гэдэг чинь өөрийн чармайлт чадахгүй юм найз нартайгаа тэр групп дотроо бас ярилцах шүү дээ. Бие биедээ туслах шүү дээ гэсэн нэг юм байна. За бас нэг энэ группээр ажиллах дээр болохоор би дунд шатны хүмүүсээ анхан шатны хүмүүстэй нэг за өдөрт нэг 2 цаг ажиллаа гэхэд нэг 15 минут ч гэсэн тэднийхээ юмыг нэг шалгаад бас зааж өгөөч гэж. Ингээд иймэрхүү маягаар сургалт явуулж байна. Энэ бол юу гэдэг зарим хүмүүс нэг анхан дунд шатыг холих нь зөв үү гэж асууж байгаа. Би бол зөв л гэж бодож байна. За 10 хүн байгаа учраас 5-5-аараа тэгээ хараа бараандаа. Ингээ хүн чинь нэг ганцаараа юм гэж боддоггүй. Тус хараа бараандаа байхлаар бие биедээ туслана. Ингээд бас нэг урам зоригтой хийдэг нэг тийм байна. За иймэрхүү маягаар сургалт явж байна.